Хятадын нэрд зохиолч Жан Тянигийн намрын дунд сарын найр өгүүлгээр хийсэн жүжигчилсан зохиомж сонсноо. Намрын дунд сарын найр. Ширээн дээр аяга таваг арих дарснууд аали хэдийн нямбай гэгч нь өргөджээ. Хүү авхай нэг сандал ялимгүй зөөж тавьснаа орж ирэх зочин тандан ихэл буйртай дуугаар. 3 дугаар нагцаа энд суугтун. За гэлайла. Та бүхэн амар амгалан урга царвна уу? 3 дугаар нагац хүү эзэнтэн өд гонигтай ширтэн завсах аваа. Харин хүү эзэнтэнд найрлаж суух бодол огтонч байсангүй. Тэрээр ач самдаггүй муу сайнууд руу их л ширүүнээр довтолж. Ойлгохгүй. Үнэхээр ойлгохгүй байна. Гэхдээ одоогийн хүмүүсийн санаа гэж авах юм алай. Хуучин цагт бол газрын эзэн л байлаа. Тэгээд хүмүүс эзтэй хүндэлдэг. Одоо дэрэгдний хийгээс гарах зүрхэлдэггүй байсан юм шүү дээ. За тэгэл цагаан сараар дахиа мах явуулж үгүй ядахтаа л бараг тайхан байхаа мэддэг байлаа шүү дээ. Ястай даа. Тэгтэл одоо эдний яаж аашилж байгааг хараач. Энд бид ургацын баяраа тэмдэглэж байна шүү дээ. Үгүй тэгэхэд эд нар өнчин ишигч тэврээд ирэхгүй байгаа юм да. Цөөхөн эдэн бэлэг явуулж бас барагтаа эдэн хүндлэл үзүүлэхээр ирсэ. Тэгээ энэ улаан хоолоогоор нь давж байгаа унд хоол хэний буян болохыг сандаг хүн нэгч алга. Ястай даа. Тэр үнэн шүү. Да өршөөгөөрэй. 3 дугаар нагац буруугаан хүлээх шиг амандан буутнаад сул хаан толгойд оглоо. Хөөе санаа алдан босож ирлээ. Намхан пагдгар би нь яг л босоо бортох шиг харагдана. 3 дугаар нагац баг боловч тайвширсан бололтой харцсан гэрийн эзнийг ширээ рүү чангаах мэт царайчлангуй гөлөрсөн хэвээр. Өтөг зогсдол мөн айл 8 настай баг эзэн хаалгаар шагайлаа. Нүдэн тавагтай хоолнуудын дээгүүр сэмхэн эргэлдээtгэлээ. Гэвч эцэг нь түүнийг огт анзаарсан шинжгүй хорвоо хичнээн өөр болсон тухай хавийн амтанд гомдолсон хэвээр. Гэхдээ ястаа нэг зэвүү хүрмээр юм аа. Жишээ нь энэ байшингийн мань хамнууд хагарт суураад эхлэхэд л ингэснэ түр азнаад өвгөний өдөөс улаан нүрэн тулган. За тэр чи яах вэ? Юу 3 дугаар нагцаа. Гэхдээ та одоо энэ байшингаа барьж байхдаа энэ урд талд нь гайгүй нэг томхон цонх яага хийчихэв юм бэ? Юу харин тийм ээ хөө. Ойлгоогүй юм болж л дээ. Гэхдээ тэгээд одоо эргээд санахад Энэ байшин 3 дугаар нагцих байжээ. Манайд хүйд 100 янчааны өр тавиад байшингаан барьцаалчихсан хэрэг. Зээлэн төлж дийлээгүй тулаг гэр орно нь албан ёсоор дүүгийнх нь нөхөрд шилжиж дээ. Тийм явдал болоод 8 жил өнгөрсөн билээ. 3 дугаар нагац өнгөрсөнд өс санаад байдаг хүн биш болохоор өөдгөө хоол зоог гордон нүд бэлчээхээс сайшгүй. Хоосон хотоод нь хоржгонохыг хэлэв. Тиймдээ чи хүү эзэнтний асуултанд хэрхэн хариулах учраа эс олно. Одоо ашиггүй эзэнтэн улайрын шалгаасангүй айхан хэдэнтэй гомдол тоочсны эцэст 3 дугаар нагцаа. да. Миний сэтгэлд нийцэхгүй өчнөө олон зүйл байгааг танд хэлчих. Тийм ээ. Тийм ойлгож байд. Тэгэлгүй яах вэ? хаалцсарч үрчлээдсэн нүрээрэн ээлдэг хэн инэмсгэлснээ сэтгэлийн засах гэсэн мэт сэмхэн санаалдлаа. 3 дугаар нагац бол хийдийн 100 хаяанд хөлсний оромжны дээд давхар тохоног төөрүүлэх булан хөлсөлд суудаг өрөвдөлтэй ганц үе хогшин. Хаалтаа хаалгууч аргалаад лами зүүн. Ургацын баярыг хүмүүс ихэнхдээ гэр бүлийнхэнтэйг нь өнгөрүүлдэг бол
Хүүгээсээ хойш ганцаархнаа дайн толгойлоод зогсон. Хаашаа ч юм бэ яваад өгсөн ганц хүүгээсээ 7-8 жил нэгж сургадуулаагүй билээ. Ийм л өрөвдөлтэй хүн гэдгийг мэдэх тул хүү авахаа нагцаа ээлдэг ааш ивэнгүй сэтгэлийн үүднээс 3 дугаар нагцыг ургацын баяранд цуг тэмдэглэгтэн гэж урьсан юмсан жил дээ. Харин одоо авахаа аваал нөхрийнхэн зүгт харцаж чулуудахын зур нүүр царайных нь байдлаас ямар шуухан ааштай байгааг нь дорн уншаатгалаа. Гэрийн эзэн гэнтхэн хүүрүүгэн ухсын очоод гараад алайлаа. Гү тэгсэн тас хийтэл аалгадчихсан тэр. Ой энэ муу бяцхан чөтгөр. Чи одоо яасан том толгойтой? Яасан тэнэг амт юм бэ? Хүүхдүүд ширээн цугааг байхад чи суучихсан байна гинэ. Жаан хүлээчийн оронд үлбэс өгчих гээд байна ч шамагтаа. Тас хийтэл дахиад алгадлаа. Гү тэгтэл хүндэт цочин хөөрхий 3 дугаар нагац тэр дорон биеэн хураагаад нам зогсчихлаа. Гү тэгснэ ширээнд суух гээгүй юм шиг хойшоогоон сэм хэдэн алхам ухраад амаар дүүрсэн шүлсэн гүт хийтэл залгичихлаа. Бүр нэг том толгойтой хүүхэд. Одоо болтол хүмүүжээгүй шүү. Харин тийм. Гэж хүү авахаа хөмсгөө зангидлаа. Тэрээр хөөг чирч босгон гоногөртөө хандаж. Үгүй ямар юмдаа ийм их шууган тариад байдаг байна. Тайван сууж байгаад зоогоо барьчихж болдгүй хэрэггүй. Юу гинэ? Чи юу гэж вэ? 3 дугаар нагац байх суух газараа олохгүй хавчгнаж эхэллээ. Арга ядсандаа дороо холхон баруун гараан дэмээс авчин. Үг хэлэх гэсэн боловч зориг нь хүрсэнгүй. Нүүр нь байдгаар мөрчиж гисэн царайчлангуй төрхтэй тэрээр. Яадаг вүлээ тамидэ. Өвгөн амандам бовтонхаас өөрийг хийж ис чадна. Гү тэнгэр хүртэл яах ихийн зургүй хүү эзэнтний царай шиг бараагаад ирлээ. Үнсэн сарал үүлэс зүүнээс баруун тишээ нүүн. Хашаанд хөглөрөх ганцсан навчс тэсвэр алдсан мэт салхины аясаар шажигнан хийсэн. Өвгөнд жихүүдс төрөх шиг болжээ. Нурууга хүйтэн гамд наачсан юм шиг мэдрэмж төрнө. Ширээн дээрх өрөөтэй зүйлс рүү хялам хийхтэн гүцтэй бүлээхэн дарснаас аваад ганц болгыг хоолой руугаан давуулчихмаар санагдаж. Учиргүй тэсгэл алдлаа. Муу золбсог. Адгийн залг. Гэнчт юутай цөвүүн цаг гэж нинвэ. Одоо ямар гээчин үр золбсог өсөгч гисмэн энэх. Хүмүүс намайг 2-2 хүүтэй азтай хүн л гэж. Гэхдээ энэ нэг ууган хөг минь хараатгач. Эзэгтэй хэрхэн хандж байгааг нь харал да. Мэн сургууль нь баяраар амраадгүй шүү дээ. Үгүй юунд ингэж хүүгээ буруутгах юм бэ? Яагаад буруутгаж болдгоо юм бэ чи? Тэр ёрын сургуульд орно гэж хамгийн түрүүн зүтгэсэн хүн энэ өөрөө шүү дээ. 3 дугаар нагас нэг сандал олоод суулаа. Хамаг биеийн сул байчихжээ. Хотоод нь нэг агшиж, нэг сунаж байгаа нь мэдрэгдэнэ. Тавхтай хоолноос уур савсгаач болжээ. Гагцхүү хоолны тослог агаад тансаг сайхан үнэрийг л өрөөний агаар түүнд авчирна. Нүдэн хагас аниа дуртаар амьсгалахад нарийн гидсэн гөрвөлзөж эхэллээ. Гинтхэн түнд амьдралынхаа сэтгэл өвдөм үйл явдлуудад бүрнээ эзлэгдсэн мэт мэдрэмж төрөхгүй. Учиргүй чангаар хашгирмаар санагджээ. Үгүй эзэнтнийг үнэхээр хүүдэн ууралсан гэдэгт итгэж өгөхгүй зогсож байлаа. Тэгж байтал үгүй эзэнтний ширүүн үгс өөр зүгт эргэх нь тодорхой боллоо. Одоо тэр өдөр бүр давтан хийдэг ажлынхаа тухай гомдолж эхэллээ. Би түрээсэлсэн газруудаасан бүтэн жилдээ дөнгөж
40-50 шуудаа тариа авах гэж яг л шар хөхөр шиг зүтгэж байна. Намайг морь мал шиг зүтгэж байгааг та нар мэдэхгүй. На мэдээж би та нарын сайн сайхны тулд л мөнгө хураадаг шүү дээ. Тэгтэл та нар яаж та нар ядаж жаахан ч болов ухаан гаргаж болмоор доо. Тийм ээ. Үнэн шүү. Гэрийн эзэн нуруугаан үрээ дурагш хойшоо холиханд амнаас нь хадсан моддын думтуу салхи эскэрх мэт хачгансан хуурайд байхаар. Хорвоо ингэж өөрчлөгдөх гэж. Бид энэ хэвээрэн яваад байвал бодохгүй дуусна. Ургац хангалттай сайн байсан удаагүй. Мөнгө ч ахиухан цуглаж байсан түүх байхгүй шүү. Гэхдээ ядж байхад энэ хүмүүсийн ёс сурт хуу гэж авах юм алга. Хүй авахаа толгоогон өргөхөд нагац ахын ясн хэрзээсэн туранхай ядрангуй царай нүдэнд нь тусаж хамаг үеийн чичрэг шиг боллоо. Нөхөр нь өөрийнхөө ханцуунаас угз татаад чанга дуугаар Бусад хүмүүс яаж юм? Өнөр өтгөн байна шүү дээ. Бивийнхэн тус тэмэнд найдаж амьдрал болоод байна. Тэгтэл би бүх садан төрөл минь миний хөрөнгөөр л туйлж намааг сурж амьдэрч байна шүү дээ. Би энийг үнэхээр ойлгохгүй байна. Үнэхээр ойлгохгүй. нагац дотор нь бодоод хуйгаас авч ашиглаж байсан сандаггүй. Харин ч эсэргээр цагтаан тэр бэлтээ бенчинтэй явахтан яавч харамж хатангар хүн байгаагүй. Уу ямар тал битүү хулстай толгодын бэлийг дүүгийнхээ нөхөрт бодод санах чи юм уу өгч орхих хувьтэй. Хүүхэд байхдаа хүй тэр хоёр нэг сургуульд сурдаг сайн найзууд байлаа. Тэр бас хүйг үеэл дүүтэн гэрлэхэд хооронд нь зуучлах тал дээр нэлээд үүрэг гүйцэтгсэн хүн л дээ. Үгэвч эдүгэ бол өвгөнд хэлэх үг байсангүй. Ширээлүү эргэж харахтаа түүний уруул үл ялгхан чичв хэлж аваа. Хотоод нь ахиад л агшиж мэдрэгд. За та нарт ямар ч санагддаг бай хамаагүй шүү. Уулзсныхаа далимт нэг юм хэлчих. Намайг ингэж хэлэх үг гаслах дуугүй болгох нь та нарт тийм сайхан байна уу? Гүй чи одоо арай л хитрүүлж байна да. Гүй манайхны хэнийн чамайг тэгтлээ их шулчхав. За. Гүй хэн тийм буянтны дүрв тоглох гэж чиний хамаг мөнгийг хамаад явсан хэрэгвэ? Чи өөрөө л овоо босгоогүй газарт шаазгаа шиг шагширч байна шүү дээ. Юу гээд байгаа юм бэ? Юу гинэ? Гүй чи юу гэчихвэ юу? Хүй эзэнтэн ам нээж ахин хашгирахын даваан дээр түүнээс газар түрээсэлдэг молгоо хочид нэг тариачин бүр яарч сандран орж ирлээ. Орсгор шүдэн гарган мас айтл инех тариачин цүддийтлэн таргалуулсан нэг тахиаг хоёр гараараа ханжин зуурчээ. Өөрийнх нь үгийг тасалсан өнөх урилгагүй зочин руу хүй ууртай гэгчин ширтэнгэ. За. Өнөөдөр ургацын баярын өдөр гэдгийг санаж байгаа чинь яамаа да. Бид юу хийж чадахсан блээ? Одоо бол бид таач сайн мэдэх хонд. Гүй авах минь. Бид чинь өлбөрч хөтгийн даваан дээр ирснээс гадна өөр ширэнд хүзүүгээ тавьж өгчөөд сууцгааж байгаа улс шүү дээ. Муусан зулбсаг гэж хашгирах дуулдлаа. Хүй эзэнтэн гар хил барьчихсан бэлгийн дахиад хиллэж үзэхгээ зогсож байх нь харагдлаа. Байдгаар нь хашгирах дуу байшин гар нэг цуураатлаа. Энд ч одоо 3 катич хүрэхгүй юм шиг дээ юу. 3 ч хүрэхгүй нэ энэ. Энэ одоо намайг шулж байна. Тэгэхэд би яа чинь би морь мал шиг л зүтгэдэг. Хүн бүхэн миний мөнгийг огтхон ч зовлгүйгээр авдаг штэ хоёр. Монхог хочдын маас айсан инээд тэрхэн зур сарничглаа. Тэр хамаг үе хүчлэн байж. Та одоо юу яриад байгаа юм бэ? Хэзээ бид танаас мөнгө авсан юм? Бид танаас мөнгө зээлсэн үнэ.
Гэхдээ 8% хүүтэй. Бас байгаа бүхнээ танд барьцаалуулчихсан. Бурхан гэрчлээ шүү. Бид таныг хизээ тэгтлээ шулж мүлжчихв. 3 дугаар нагцын би яг л чивчиртэл боосон сур тасар татах шиг сулбан салганаж эхэллээ. Хамаг би энэ тавирах шиг бүр сайхан болоод ирхэн тэр. Түнд яг л ганц хундагаа гаажтайхан шиг дарс хоолоогоор булгуулчихсан юм шиг санагдлаа. Тэгтэл хүү эзэнтний тэнгэр нэргэх мэт ширүүн дуу өгний бодлыг нам дархан тэрэ. Баг эзэн айсантаа гэрээр нэг ойр дуу тавилаа. Хүү авахаа нөхрөө тайвшруулахаар яран гүйж ирлээ. Шудаачд. Мөнч. Мөнч сайхан ах дүүсэ? Зөвхөн ууж идэхийн төлөөнөө л ирж гин. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Хүү авахаа санаа алдлаа. Тэрээр аваал нөхөр нь ганц нагац хөгшөнд түрүүчийнхээс ч илүү муухай үг хэлчих вийдэ гэсэндээ санаа зовж зогсжээ. Авахаа 3 дугаар нагцаа зөөлхөн явраад. Үгүй та ер нь одоо харьсны дээр байхаа. 3 дугаар нагац гуйж дайвсаар урагш хэд алхлаа. Гадаа гартал усан онгоцон дээр явж байгаа юм шиг газар дайвалзаж улам хурдан хүчтэй савлсаар утсан ч үгүй тэнгэр хүртэл хөмрөөд унчих шиг боллоо. Өвгөн орооцолдсон хөлдөм бүдрээд газарт тэрийн унаваа. Хөглөрсөн навчсан шужигнан хийсгэн гүцтэй дараас шорхын хундаглагдах мэт хачин адтай сонсогдоод өнгөрлөө. Хятадын нэрт зохиолч Жан Тянигийн намрын дунд сарын найр өгүүлгээр хийсэн жүжигчсэн зохиомж сонсголоо.